Сайн байцгаана уу? Би Хүслэн байна. За тэгээд өнөөдөр би их засаг лицей сургуультай танилцахаар ирсэн. Тэгээд яг одоо их засаг лицей сургуулийн үүдэнд ирсэн байна. Тэгээд сургууль руу орцоо. Үрэ. Воо. Йоо, энэ цомнууд бол нэрээ гэрэлдэж штт. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Амар агштай олцгосон хичээ. 2 давхар гараа 202 тавтаа гоо. За баярлалаа нэ. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайн. Их засагтай танилцах гад хүрээд ирлээ. За баярлалаа. Өнөөдөр манай сургуулиар ирж зочилж байгаа хүслэндээ баярлалаа. За манай сургууль маань 1-ээс 12 дугаар ангитай. За ер нь бол үндэсний хөтөлбөр болон олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг ийм сургууль байгаа. За үндэсний хөтөлбөрөөс бол Монголын одоо боловсролын яамнаас батлагдсан цөм хөтөлбөрийн дагуу сургалтууд явагдаж байна. За олон улсын хөтөлбөрөөс бол багангийн сурагчид маань англи хэлний Grepsid гэсэн олон улсын хөтөлбөрөөр хичээлж байна. За 6-аас дээш ангийн сурагчид маань Cambridge олон улсын хөтөлбөрөөр 5-аас 7 төрлийн хичээлийг бас судалж байна. За мөн одоо бага ангидаа 2-оос дээш ангийн сурагчид маань Америкийн нэгдсэн улсаас гаралтай кодчлын хичээлийг бас үзэж судалж байна. За мөн одоо 6-аас дээш ангийн сурагчид маань 2 дахь гадаад хэлийг бас сонгон суралцдаг. За Хятад, Япон, Солонгос гэсэн энэ Азийн орнуудын хэлнээс хүүхэд маань өөрөө сонирхлоороо аль нэг хэлийг сонгож ингэ судлана. За ингээд төгсөхдөө 2 гадаад хэлийг бол бүрэн эзэмшин. За 9-өөс дээш ангийн сурагчид маань математик англи хэлний хичээлийг Кембрижийн хөтөлбөрөөр бүх хүүхдүүд судална. Дээрээс нь физик, хим, биологи, за бизнес судлал, за дэлхийн чиг хандлага, газар зүй гэсэн хичээлүүдээс хүүхдүүд маань бас сонирхлоороо 3-аас дээш бас хичээлийг Кембрижийн хөтөлбөрөөр сонгон судалдаг. За мөн манай сурагчид маань 6 дугаар ангиасаа эхлээд Хятад, Япон, Солонгос хэлийг судалснараа ахлах ангидаа ороод ирэхээр тухайн хэлнийхээ одоо төвшин дотоод шалгалтыг нь төвшин бүрээр нь өгөөд за ингээд гадаадын ихтэй сургуулиудад бас тэтгэлэг хөтөлбөрт хамрагддаг ийм бүрэн боломжтой байгаа. За мөн Кембрижийн олон улсын хөтөлбөрийн одоо шалгалтыг өгснөөрөө манай хүүхдүүд маань Европын орнуудад, Англи, Америкийн орнуудын ихтэй сургуулиудад бас бүрэн одоо суралцах юм боломжтой бас нэг алхам одоо нөхөө болж байна гэсэн үг. За мөн хичээлээс гадна манай хүүхдүүд маань одоо 17, 8 төрлийн хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд манай сургууль дээр хичээлдэг. За эдгээр дугуйлангаас одоо заримаас нь дурдах юм бол бүжгийн дугуйлан байна, шатрын, 100 бодол даамны дугуйлан, за мөн одоо график дизайны дугуйлан, за Ателла гээд бас даамны дугуйлан байгаа, яруу найргийн дугуйлан, за англи хэлний одоо speaking club гэх мэтчлийн одоо маш олон төрлийн дугуйлан хичээлдэг. За хүүхдүүд маань ерөөсөн айгүй олон боломж нээлттэй байдаг юм байна шүү дээ. Би сая ярианаас нь сонслоо. Айгүй олон боломж бас гадаадад сурах боломж бас зөндөө байдаг юм байна. Тэгээ бас хүүхдүүд маань гадуур хичээлээс гадуур дугууланд явж өөрсдөө хөгжүүлж тэ өөрийнхөө хөв хүн болох одоо тийм ихний шатыг тавьд юм байна. Тэгээд сургуультай одоо яг танилцж болох уу? Болно. За. Тэгээ сургуулиудаараа би бас чамайг танилцуулаад анги танхимынхаа онцлог хүүхдүүдийнхээ хичээлж байгаа байдалтай бас танилцуулъя гэж бодож байна. Зээг одоо явж танилцах цаа. Ямар олон зургнууд энэ яг юуны талаар өгүүлсэн зургнууд вэ? Нилээн хуучны зургнууд харагдаж шít. За энэ манай сургууль маань ерөнхийдөө 1999 онд анх байгуулагдсан. За одоо 27 дахь хичээлийн жилийнхаа үйл ажиллагааг бид явуулж байна. За энэ коридороор байгаа зургнууд маань ерөнхийдөө манай сургуулийн одоо түүхийг харуулсан зургнууд гэж хэлж болно. За энд бол хамгийн анх одоо 99 оноос 2000 оны хичээлийн жилийн одоо үйл ажиллагааг онцлог үйл ажиллагаануудыг харуулсан зургнуудаараа бид ийм бас түүх өгүүлсэн самбарыг бүтээсэн байгаа. Надад байвал зөндөө олон зургнууд байна шүү дээ. Маш олон одоо үйл ажиллагаа. Бид нар одоо сургалтаас гадна бас хүүхдүүдэд хөгжүүлэх, хүүхдүүдийнхээ одоо нийгэмд эзлэх байр суурийг нь одоо эртнээс олгох тий хүүхдүүдэд одоо бусдад нээлттэй өөрийгөө илэрхийлдэг ийм чадвартай болгох үүднээс бас хичээлийн бус цагаар соёл хүмүүжлийн ажлуудыг маш олон төрлийн ажлуудыг зохион байгуулдаг. Анх байгуулагдсан цагаасаа л эхлээд энэ үйл ажиллагаанууд маань одоо хүртэл одоо 27 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа үйл ажиллагаанууд ч байгаа гэсэн. За мөн одоо сургууль бидний багш нарын одоо бахархал болсон одоо төгсөгчдөөр бас бид нар маш их бахархдаг. За манай сургуулийн маань
одоо маш олон одоо төгсөгчд маань гадаад дотоодын одоо ихтэй сургуулиудад амжилтаа тэтгэлэгтэй ингэж суралцж байна. За бас мөн одоо төгсөөд сургуулаа төгсөөд бас улс эх орондоо бас эхийг бүтээж яваа одоо ийм нэр хүндтэй ийм алдартай төгсөгчд бас бид одоо бэлтгэж гаргасан байдаг. За тэгэхээр мэдээж энэ төгсөгчдийнхээ амжилтаар бол сургууль нь багш нар нь бол маш их бахархдаг байгаа. Төгсөөд одоо бас сургууль дээр ирж гоё дурсамжаа хардаг баха гэж бодож байна. Тийг нь манай хүүхдүүд чинь төгсөөд одоо өнгөрсөн жил гэхэд манайх одоо байгууллагынхаа 25 жилийн ойг хийсэн байгаа сургууль маань. За тэгээд ер нь жилийнхаа одоо төгсөлтийнхаа ойгоор сургуулийнхаа ойгоор төгсөгчд маань эргэж сургууль дээр ирж зочилдог. За тэр үедээ бас өөрснийхээ энэ бага насныхаа энэ зургийг хараад бас их хөвгөлтөө дурсамжаа сэргээгээд бас их сайхан түүхийг өгүүлсэн зургууд байгаа да. За яг одоо номын салонд орж танилццгаая. За сайн байна уу та? Хоёулаа танилцъя. Таны хин гэдэг лээ? Ихтэй. Намайг Хүслэн гэдэг. Тэгээд өнөөдөр номын сантай танилцахаар хүрэлцэн ирсэн байна. За манай сургуулийн уншлагын 2 дахинтай. Ахлагын дунд ахлагын бага ангийн уншлагын 2 дахинтай. Одоо энэ өрөөнд бага ангийн хүүхдүүд байгаа юу? Тий, одоо энэ бага. За тэгвэл тэр өрөөлөө нь орж үзье. Тий. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Яа хөрхий юм бэ? За хэддүгээр анги үлээ? Нэгдүгээр анги юм уу? За чи ах юм биш үү тэгвэл. За. Хичээл ном зүгээр үү? Зүгээр үү? Гоё. За. За ном унших дуртай юу? Дуртай. За ямар мундаг хүүхдүүд вэ? За айгүй олон ном бид юм. Энд их чи нэгдүгээр ангийнхан байт юм байна тий? Ер нь жоог бага ангийнхан. Энэ болохоор манай дунд ахлагын ангийн уншлагын дахин. Сайн байцгаана уу? За бисээ. За айгүй олон хүүхдүүд одоо энэ жишээлбэл хэдвэр ангийн хүүхдүүд байгаа бол 4 дугаар ангийн хүүхдүүд. Ер нь бол бүх ангийнхан л орж ирнэ л дээ. Өнөөдрийн хувьд болохоор 6-гийн А ангийн орж ирээд манайх зөвхөн 5 хэл үздэг. Өөр өөрсдийнхөө сонирхсан хэлийнхээ ном тохиолын номнуудыг авч уншдаг. бид нэр сая орж ирэхдээ тэрийг анзаарсан юм л да. Нэг 5 хэлний ном байсан баггүй. Тэг би өөрөө англи хэлний амар дуртай. Тэгээ би бүр харчаад бүр баг ингээд биш амар олон ном харагдав. Англи хэл, солонгос хэл, орос хэл гээд тэгээ манай хүүхдүүд өөрсдийнхөө сонирхсан номнуудаа өөрсдийнхөө хэл дээрээс авч уншдаг. Сая номын сантай танилцлаа. Айгуу гоё номын сантай юм байна. Тэгээд номоо бас цахимаар авч болдог гэж юм. Тэг ер нь бол бас ингээд технологи хөгжөөд байгаагийн хэрээр ном ч гэсэн одоо цахимаар болж эхэлж байгаа юм байна. Тэг хүүхдүүд манаас айгуу мундаг сурдсан юм байна. Айгуу тийм цаваас хэрэглэн байдгийн бай. За тэгээд дараагийнхаа өртөө гэх юм уу шатрын өрөөлөгөө одоо очие. Одоо яна тогшоод орчд юм болов. Орчоош. За сайн байна уу та? Сайн. Энэ шатрын өрөөнэ тий? Зя. Шатрын өрөөтэй танилцъя. За таны нэр алдар хэм блэ? За шатрын багш, математикийн багш, зүүн буудал лагмын дугуйлангийн багш, ийм олон төрлийн хичээл заадаг Амгалан Баяр гэдэг багш байна. За одоо энэ манай энэ шатрын хичээлд орж байгаа хүүхдүүд одоо энэ 4-р ангийн хүүхдүүд, 4А-гийн хүүхдүүд сууж байна. За манай сургуулийн хувьд манай сургуулийн нэг онцлог бол хүүхдүүдийг багаас нь одоо оюун ухааны спортоор хичээллүүлж хичээлээр болон дугуйлангаар одоо сургаж байгаа онцлогтой. За манай сургуулийн дугуйланд сурж байгаа сурагчдаас за даамын спортоор зэрэг авсан, шатрын спортоор амжилт гаргасан, дүүрэгтэй болон улсад одоо урлаан тэмцээнд орж байгаа, сайн орж байгаа хүүхдүүд бол олон байгаа. Нийслэлийн ерөнхий улс төрийн сургуулиудын аврал шалралт тэмцээнд манай сурагчид багаар орцоод хөрөл цом, өргөмжлөл, хөрөл медаль. Ямар мундаг. Тий. Энэ 25 оны шагнал. За тэр 23 онд бас дүүрэгт 3 дугаар байраар ирсэн. За ерөнхийдөө хүүхдүүдийн идэх оролцоо сонирхол бол сүүлийн үед сайжирч байгаа. Яагаад гэвэл дугуйланд олон хүүхэд хамрагдж байна. Хичээлээр 3 дугаар ангиас эхлээд хамрагдж байна. За хичээлээр хамрагдж байгаа хүүхдүүд одоо 2 жил хичээлсэн хүүхдүүд байна. 3 та 4 та хичээлсэн хүүхдүүд. Ийм хүүхдүүд байгаа.
Шатрын спорт зүүн Будалтай энэ спортууд бол хүүхдүүдийг багаас нь одоо сууж сургаж байна. Тэсвэр хатуучтай болгож байна. Мөн одоо өөрөө бие даан одоо шийдвэрлэх ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх тийм хэмжээнд одоо өөрөө бие дааж асуудлыг шийдвэрлэх юу арга барил суралцсан гэсэн үг. Тий. Тэгээд одоо энэ хүүхдүүдэд бие биенээсээ их суралцдаг. Тий, сая бас авсан шагнал одоо гавьяа зүтгэл нь бас үнэхээр бахархмаар байлаа. Тэгээд би үнэхээр ингээд биширлээ. Тэгээд бас шатар харсан чинь тоглолмоо орч юм шиг санагдчихлаа. Тэгээд ер нь бол дүүнер маань айгүй мундаг юм байна. Тэгээд бүгдээрээ ер нь хэдэн жил хичээлж байгаа вэ? Нэгдүгээр адилхан анги хоорондоо. Өөр анги? Адилхан анги. Оо за. Бүгдээрээ адилхан жил хичээлж байгаа юу те? Одоо энэ чинь яг хичээлээр 3 4-тэй хичээл байгаа. Дугуйлангаар 1-2-оос нэгтэй гарч байгаа байхгүй юу? Шатрын дугуйлан. Тий. Даамын дугуйлан бас 1-2 дугаар ангиас. За баярлалаа танд. За баяртай хүүхдүүдээ. За сая шатрын бас номын сангийн өрөөтэй явж танилцлаа. Тэгээд одоо бага ангийн 1-р ангид ингээд орж танилццгаая. Ангийн кабинет нь одоо ямар хөө байдгийг хэдүүлээ бас таниад тугаа мэдэж авцгаая. Зя сарангуй агшин анги. Төвшин жоргал агшин анги гэж биш. За сайн байцгаана уу? За агаан сайн байна. За сайн байна агшаа. Сайн байна уу? Хэдгээр ангийн хүүхдүүд илээ? Манай 1-р анги. Аа за. За одоо манай хүүхдүүд маань ер нь ямар дугууланд явж ер нь бас англи хэл сурдаг юм шиг байна тий. Тийм тэр талаар та бас яриад өгч. За тийм. Манай эцэг лицей сургууль хүүхдүүд маань нисэж орсноор 1-р ангиас эхлээд үндэсний хөтөлбөрийн хичээлүүдээр нэмээд англи хэл, за шатаар, бүжиг гэх мэт мэрэгжлийн багш нарын хичээлүүдийг судалдаг. За тэгээд одоо 1-р ангиас хүүхдүүд маань шатрын дугууланд хамрагдаж байна. За дээрэс нь зургийн дугууланд хамрагдаж байна. За тэгээ ер нь манай сургуульчин урлаг, спортын олон талтай чадруудыг хөгжүүлдэг учраас бас буцаж сургуулиудаас маш олон хүүхдийн чадрыг хөгжүүлдэг талаараа илүү даваа талтай байдаг. За одоо яг манай ангид монгол хэлний хичээл орж байна. За манай хүүхдүүд ер нь бол аль ер нь өсгөө үзээд дууссан уу? За манай сургуулийн давуу тал чинь бас нөгөө эрдмийн байраа эрт тэмдэглэдэг. Тэгээ хүүхдүүд маань одоо бол баг онцгой 4 тэмдэг үсэг үлдсэн байгаа. Бусад бүх үсгүүдэд үүдээд, уншаад, бичээд, сураад одоод явж байгаа. Улсын сургуулиас арай их тэмдэглэдэг гэсэн үг юм байна тий. Тийм арай эрт хурдан хөтөлбөрөөр явуулдаг учраас үсгээ арай эрт үзээд судлаад дуустдаг. За ойлголоо. Хүүхдүүд маань монгол хэл үзэж байгаа юм байна тий. Монгол хэл. Агаадаа уншаад өгөөж төхөө. Гоё ихээс уншаад өгөөж төхөө. За баярлалаа. Вау, ямар мундаг хүүхдүүд вэ. За алга ташиг бүгдээрээ. За. Агаан дүнэр ирээдүйд мундаг хүн болоорой заа юу. За хичээлдээ сайн анхаараарай за. За баяртай хүүхдүүд. Баяртай агшаа. За баяртай. Сая 1-р анги руу орж үзлээ. Тэгээд хүүхдүүд ер нь бол 1-р ангиас уншиж сурсан байна. Айгүй хурдан сурдаг юм байна. Тэгээд дээрэс нь англи хэл үздэг гэсэн. Тэгээд бас телевизийн англи хэл хүүхдүүд бас давхар сурдаг болохоор бас давхар хичээл дээрээ заалгаж байгаа болохоор бараг унган англи хэлтэй болдох юм шүү. Би л тэгэж бодож байна. За бүжгийн кабинет руу орж үзье. За сайн байцгаана уу? Сайн байна уу агшаа? Одоо энэ бүжгийн дугууланд ер нь хэдэн хүүхдүүд явдсан бол ер нь бас төрөл бүрийн одоо ахлах, дунд, баг гэдэг одоо 3 төрлийн ангиуд байгаа шүү дээ. Одоо 1-ээс 12 дугаар ангийн хүүхдүүд хичээлэх боломжтой байдаг уу? Тийм манайх 1-ээс 5 дугаар ангид үндсэн хичээлүүдэд ороод тэгээд 1-ээс 12 дугаар анги хүртлээр дугуйл хичээлдэг. Ер нь бүжгийн төрөл нь балет,
болоод Монгол бүжиг бассан. Монгол бүжиг бас. Тэгээд бүжгүүдэд заагаал явна да. Дасгалаар сонгодог бүжгийн дасгалаар хүүхдүүдийн хөлийг чангална тий. Булчингийн зөв хөгжүүлнэ. Монгол бүжгийн дасгалаар болохоор мөр гар гэдэг ингээд ер нь бол их Монгол бүжиг бол ерөөсөө мөр гарын сарвууч нь хамгийн чухал хөдөлгөөнд суудлах 3 хамгийн чухал. Тэр дасгалаа ингэж хичээлийнхаа явцад өгөөд тэгээд тэрийг бүжигтэй хэрэгжүүлээд улам сайжруулад цаашаа явдаг байна. Би нэг яадаг гэсэн юм бэ? Сургуультай хамт бүжгийн хамтлагтай. Тэгээд айгу энэ балетын хөдөлгөөнд их сурдаг байсан. Бас зах зугаас бас мэдээд байгаамаа. Зя үнэхээр мундаг юм байна. Тэгээ таач бас үнэхээр мундаг багш байна. За тэгээд хүүхдүүд маань бас зөндөө хичээгээрээ зөндөө мундаг бүжигчин болоорой. За юу. За та бүхэнд амжилт хүсье. Баяртай. За баяртай хүүхдүүдээ. Баяртай. Зя. Ой бүжиг хийсэн чи. Хөөс хүнс гараад өстой гой сэтгэл гоё болчихлоо. Хүүхдүүд маань одоо энд 3 дугаар ангийн хүүхдүүд маань кодчлалын хичээлдээ орж байна. Ер нь манай сургууль бол 2-оос дээш ангийн хүүхдүүд маань кодчлалын хөтөлбөрт хамрагддаг. Нилийн жоохносоо ер нь үзэж эхэлтийм биш тийм ээ. Код чинь ихлэр би амар гайхаад тахын ийм жоохон хүүхдүүд яаж код бичээд идэм бол бис анх орж ирэхдээ угаасаа гайхлаа л да. Сайн байна уу агшаа. Ер нь жоохон одоо ийм жоохон хүүхдүүд яаж ер нь код бичээд би айгу гайхаад байна. За код гэдэг хичээл маань болохоор компьютерийн одоо программыг өөртөө зохиож бүтээж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ хүүхд маань одоо жишээ нь одоо энийг робот байлаа гэж үзэхэд энэ робот энэ байгаа эрдэнэ шишүүдийг бүгднийг авах кодыг энэ хүүхэд энэ блокуудыг ашиглаад хийчихэж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо жишээ нь одоо ирээдүйд одоо тоглоом зохиох суурин тавигдаж байна л гэсэн үг. Англи хэлээр харьцаж байна. Эсвэл команд өгж байгаа юм шиг үү, тий. Одоо энэ код гэдэг хичээл чинь зөвхөн код бичгээсээ гадна англи хэлний суурь, математикийн суурь, одоо жишээ нь энэ хүүхд маань өөрөө чөлөөтэй сэтгэн. За тэгээд асуудал шийдвэрлэх чадвартай болно. За тэгээд програмчлсан хэлийг бас сурж байгаа гэсэн үг давхар. Тэгэхээр маш олон чадамжийг нэг дор эзэмшиж байна л гэсэн үг. Тийм байна. Хүүхдүүд маань өөрөө бас англи хэлээ сураа гэж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Манай сургуульчин 2 дугаар ангиас эхэлж яг энэ код гэдэг хичээлийг ордог байхгүй юу? Тэгээд одоо манай ангийнхаа одоо 3 дугаар анги 2 дахь жилдээ үзэж байгаа. Тэгэхээр одоо англи хэл, математик, код бичих энэ суурай нэгэн зэрэг авч яана л гэсэн үг. Тийм байна. За энэ жишээлбэл одоо эрдэнэ шигт хүүх тоглоом юм шиг байна. Тийм. Одоо эрдэнэ шиш цуглуулах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Тэгээ бас эн чинь нөгөө нэг зүй тогтол. За тэгээд анхаарлыг маш сайн шалгадаг байхгүй юу? Одоо жишээ нь энд одоо ингээд 12 блокийг л ашиглаж л чи энийг авах ёстой. Тэгэнгүүт чинь нөгөө асуудал шийдвэрлэх чадвар, зүй тогтол аль болох цөөхөн блок ашиглах юм бол чи илүү сайн сэтгэж чадчих, асуудлыг сайн зөв шийдэж гинэ л гэсэн үг. Командын бас зүг өгөх хэрэгтэй тийм ээ? Тийм. За бас цаана бас нэг тоглоом харагдаад байсан. Энэ бас өөр юм шиг байна. Одоо хүүхдүүд маань болохоор юм байдаг. Одоо бүх хичээл за яг энэ стандартын дагуу орох хэрэгтэй гэдэг тийм үү. Гэтэл код бол үгүй. Хүүхэд болгон өөрөө ингэсэн одоо нөгөө хичээлээ одоо би энэ хичээлийг сурчаад дараагийнх руу орно гэхээс шууд алгасаж хаяал явах боломжгүй. Хүүхэд болгон өөр төвшөнтэй. Одоо чинь манай ангийнхан 3 дугаар анги гэхэд 4 дугаар ангийнхаа төвшин хүртэл үзэж байгаа хүүхдүүд зөндөө байдаг.
Тэгэхээр 3 дугаар анги, 4 дугаар анги. Одоо чинь 2 дугаар ангийн хүүхдүүд ч гэсэндээ зөвхөн 2 дугаар ангийнхаа хичээлийг үзэж дуусахгүй. Үргэлжлүүлээд 3, 4 дугаар ангийнхаа хичээлийг хэн сайн чадчих, тэднэр л үргэлжлүүлээ сурах боломжтой гэсэн. Тэгэхээр одоо манай одоо дараа хүүхдүүд маань дараа жил гэхэд бага ангийнхаа одоо стандарт хөтөлбөрийг эзэмшчих юм бол цааш нь дунд ангийнх руугаа заавал дунд ангидаа орчоод эзэмшнэ гэсэн юм байхгүй. Тэгэхээр хүүхэд болгоны одоо хүүхэд болгоноос шалтгаална гэсэн үг тий. За. Тэгэхээр ингээ хүүхэд болгон өөр. Одоо ингээ бүгднийг яваад үзчих юм бол одоо энэ хэсэг эрдэнэ шиш цуглууллаа гэхэд энд одоо жишээ нь өөр цэцэг цуглуулах ч юм уу. Одоо энэ жишээ нь гэхэд бас өөр. Тийм байна. Энэ Өөр төвшин үү тий? Бүгд өөр төвшинтэй. Тэгэхээр хин сайн чадчих тэр нь цаашаа илүү хөгжөөл явна гэсэн. Яваалаа гэдэг юм байна тий. За. Энд бас ямар гоё тоглоом харагдчихна. Angry Birds шүү дээ тий. Одоо энэ болохоор бас яг нөгөө course A B C D гэд бүр үе болгоны хамгийн ихэн дээр нь байдаг. Эндээс Angry Bird-оос эхлээл цаашаага эднэрээгаа ингээд явдаг гэсэн үг байхгүй юу? Одоо энэ болохоор course D-гээр эзэмшиж байгаа. Хүүхдүүд маань бол ууг нь бол манай ангийнхан course C-г үзэх хэвээр. Гэтэл манайхан D дээр явж байгаа жишээ нь 4-р ангийнхаа агуулгыг үзэж байгаа гэсэн үг. Ер нь level up хийгээл яваад байгаа шүү тийм ээ. Тэгэхээр заавал бага ангийн боловсрол бага ангидаа гэсэн юм байхгүй. За. Яг командуудын өгвөл үйлдэлийн заагаал өччихөд ер нь бол болон юм шүү тийм Тэгээд ээ. ер нь бол математикийн хичээлийн хамгийн их суурь одоо нөгөө зүй тогтол гэдэг хичээл 1-р ангиас ордог штеп. За тэр чинь сууриасаа ингээ явж байгаа. Тэгэл англи хэлний програмчлалын хэлгээл явж байгаа гэсэн үг. Багтаа зүй тогтол айгүй сайн байсан шүү дээ. Тийм. Одоо чинь одоо ингээ дэлхийн хөгжингөө орнуудаас бол ихэнх нь л одоо иймэрхүү одоо энэ код буюу компьютер ухаан гэсэн хичээлийг нөгөө бүр ингээ сургалтын EBS-ийн хөтөлбөртөө бүр шингээж өгдөг байхгүй юу. Тэгээд манай сургууль болохоор яг одоо нөгөө баг 3 жилийн өмнөөс эхлээд яг энэ код буюу компьютер ухаан хичээлийг хэрэгжүүлээд явж байгаа. За. Миний дуршаад үзчих тийм үү гэдэг ах. Болох уу? Болно. За. Нэг хамгийн амархнаас л үзчих гэдэг. Эндээс нь үзэж болох. За эндээс нь үзчих. Агааныхаа үзэж болох уу? Заагаад өччих. За агаадаа заагаад өгөөрэй. За. За, урагшаа явах. За одоо энэ болохоор 6 блокнд л багтаах хэрэгтэй. За. 6 үйлдэл зааж өгөх юм байна тийм ээ. Баруун эргэх, зүүн эргэх, урагшаа явах гэж шүү. Тэгэл англи хэлтэй хүн бол тэгэл энийг асуудал. Харин тийм. Одоо ингээл дээрээ ингээ заавар нь байгаа. Тийм байна. За, ер нь хичээл нь ямар санагдаж байна? Гой санагдаж байна уу? Гой Сонирхолтой байна уу? сонирхолтой. За, агаадаа заагаад үг. Агаа нь ойлгодог вэ? Яаж эхлүүлэх үү? Тэгээ энэ ганц үлдсэн нэг тавиад тэгээд Ингээ үйлдэл нь гараад ирж байгаа юм шүү тий. За. Ямар гоё юм бэ? Би өдөржин энд байж маар санагдаад байна. Энэ бол зөвхөн бага ангийн төвшин учраас яг нөгөө тоглоомын аргаар хүүхдүүдийг код бичих аргаар сургаж байгаа л гэсэн үг. За. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгээд хүүхдүүдтэй бас амжилт хүсье. Хичээлдээ сайн сураад том болоод мундаг хүмүүс болоорой заа юу. За баяртай хүүхдүүдээ. Баяртай багшаа. Баярлалаа. За баярлалаа. За ер нь бол мэдээллийн кабинеттайгаа бас танилцлаа. Тэгээд жоохон хүүхдүүд гэхэд бас үнэхээр бас одоо тэгж код бичиж чаддсан байна. Тэгээд бас дээрэс нь хичээлдээ айгүй сайн байдсан байна. Би үнэхээр бишрлээ нэрээ. Манай хүүхдүүд сайн байна уу? Амар сайн. За. Үнэхээр сайн. Төгс юм байна уу нэрээ. Зяа. Энд бол хөгжмийн анги байгаа. За ямар гоё юм Хүүхдүүд бэ? маань нөгөө 17 8 жилийн дугуйлан хичээлдэг гэсэн. За тэрний одоо нэг дугуйлан бол төгөлдөр хуурын дугуйлан байгаа. За төгөлдөр хуурын дугуйлан маань ганцаарчилсан хичээлж байгаа. За манай 3 дугаар ангийн сурагч гал одрох маань төгөлдөр хуурын тоглож үзүүлнэ. За сайн байгаа дүү. Хин гэдэг үе? гол Гал одрах 3 дугаар ангис нь үү? тийм. За. Ер нь төгөлдөр хураад хичээлээд хэдэн жил болж байна? Нэг жил болж байна уу? За, агаадаа ганцхан гоё дууд тоглоод өгөөч төхөө. За. За баярлалаа. Йоо. Яаж юм амар тоглоод идэм бэ? Ямар амар гоё тоглолт юм бэ? Би баг хөдөө очиж шиг санагдлаа нэрээ тоглоомж.
хөгжмийн клубд ер нь бол хэддүгээр ангиас эхэлж хичээлэх боломжтой байдаг вэ? Ер нь бол нас нь 5-аас дээш бүх насныханд нээлттэй байдаг. Ерөнхийдөө бүгд анхан шатны хүүхдүүд. Саянаас ирсэн талыг бол орж ерөнхийдөө сураад дөнгөж сураа явж байгаа гэсэн үг. За хагаадаа гацуурны тоглоод өгч төхөө. Өвөл хөтэн байна да. Гэртээ агаас гацуурны гэртээ бид нэр авчирлаа. За баярлалаа хагаанд үнэхээр мундаг тоглолт юм байна. Тэгээд бас ирээдүйд мундаг хүн болоорой. Бүр гоё төгөлдрөөр сураад бүр гоё тоглолтог болоорой. За юу? За баярлалаа баяртай. За сайн байна агш. Сайн. За сайн байцгаана хүүхдүүд ээ. Хэдгээр анги хүүхдүүд юм? 7 дугаар. За би ах байсан байна. За сайн байна агш. За сайн байна. Бид өнөөдөр хичээл дээрээ экзотермик уруулан эндотермик уруулын туршилтыг харьцуулан судалгаа хийж байгаа. Улаан шингээх бас гадагшлуулах гэсэн хичээл орж байгаа юм шүү дээ. Сайн, онцлог мэдлэг сайн өгөх байна. За баярлалаа. Өнөөдрийн туршилтынхаа зааврыг бүгдээрээ сайн уншсан тий. Одоо ишиглэн бусадтай тайлбарлаад туршилтандаа эхлэхэд бэлэн болъё. За ишиглэн маань туршилтаа хэрхэн ямар дараалал ихэд тайлбарлах вэ? За. We're going to get our test tube and then we're gonna put our lemon serum in the test tube, and then after that we are going to test it with the thermometer, and then the temperature is at 29 grados, and now we are gonna put our sodium hydrocarbonate and 2 spoons of hydrocarbonate in the lemon acid. We have to put a towel under the test tube. Now, should I put it? Now put our Ямар гацтанда гарч ирж байгаа юм шиг харагдаж байна. And it fizzes up. Now, after the fizz is gone, completely gone, it stops fizzing. We're going to check the temperature again. Okay, now put the thermometer. As you guys can see, it's at 21 grados. It went down. It went down. Йоо, сая бүр нүр ам цангацлаа. Уучмаар санагдлаа нэрээ тоглоомч хүн. Амар гоё газтай харагдаад. За сая бол ямар төрлийн оруулын өгцсөн бай сая. За туршилтыг манай хэн блэ? Ган төгөлтөр хүүхд маань тайлбарлана гинэ. Зя. Okay, we tested that endothermic reaction causes the temperature to go down. And how we tested that is when we first put the thermometer in the test tube with the citric acid, and the temperature was high, like 29. And when we put the soda or baking powder in the test tube with the citric acid, it went down, it fizzes up. За ингэсэн гинэ. Ямар ч байсан анх 28-ын температур байсан гэлөө. 29 байсан юм. За тэгээ 29 байсан чинь лимонад тэр нөө юун дээрээ acid гэсэн юм. Нөө нэг лимоны жуус. Лимоны жуус. Лимоны жуус дээрээ тэр содиумаа хийнгүүт дараа нь шалгаа үзэнгүүт нөө нэг температур нь багассан гэж байна. 20 болсон гэлөө. 21 болсон гэж байна. За тэр нь одоо эндотерм экзотерм одоо ялын юм болов? Эндотермик урвал. За. Айгуу гоё. Би бас англиар их сайн ойлгодог юм аа. Тэгээ. За баярлаа. Ган төгөлдөр. За чамайг хийжэлж авлаа. За ер нь бол надад хими хичээл их таалагддаг. Би өөрөө тийм одоо биолог, физик, хим гэсэн тал руугаа ер нь бол айгуу сайн л да. Өөрөө бол тэгээд айгуу дуртай, өөрөө сонирхолтой. Тэгээд манай сургуулийн лаборатори байдаг байхгүй юу?
Тэгээд надаа ингээд сургууль хүүхдүүд нь ингээд гоё ингээд лабораторидоо суугаад бас хичээлийнхаа бас үр дүнг яг ингээд явагдаж байгаа процесс уруулыг харж ийн гэдэг бол надад үнэхээр бахархалтай байна. За тэгээд бас гоё лабораторио танилцуулаад бас ингээд химийн хичээлийн талаар бас мэдлэг өгөөч гэж бас танаас хүсэж байна. Манай яг энэ лаборатори болохоор шинээр байгуулагдаад 3 дахь жилдээ яг Кембрижийн хөтөлбөрөөр бол дунд ангита хичээл сургалтын үйл ажиллагаа явагдаад эхэлж байгаа. За сурагчид маань болохоор Кембрижийн хөтөлбөрийн агуулгынхаа дагуу сорилт туршилтыг хийгээд явдаг. Тэгээд одоогоор энэ сурагчид маань одоо 2 дахь жилдээ одоо ингээд суралцж байгаа хүүхдүүд. Гэхдээ одоо сурагчид маань ажиглалт болон дүгнэлт туршилтынхаа яг үр дүн тооцохдоо нэлээд бас хөөрхөн эзэмссэн байгаа нь ингээ харагдаж байна. За тэгээд багштай баярлалаа. Бас хүүхдүүдээ бас баярлалаа. Тэгээд хичээл сурлагт амжилт хүсье гэж хүсье. За хүсье. За баярлалаа гэж. За яг одоо физикийн кабинетд ороод ирсэн байна. За хүүхдүүд маань туршил хийж байгаа бололтой. Тийм ээ багш? Тийм. Одоо хичээл тарчаад энэ хоёр хүүхд маань туршилт хийгээд энэ дотлороо цахилгааны туршилт, энэ дотлороо гэрлийн хуврал, гэрлийн өнгөн дээр туршилт хийх гэдэг. За ямар ч тач энэ дээр болохоор энэ хүүхд маань хийсэн бүтээлээр авч харуулсан. Энэ болохоор одоо хүүхд татгаар иргэдэг. За энийг нэг харуулах юм уу? Энэ дотлороо бид нар нөгөө солонгод призм ашиглаад солонгод цагаан өгнөөс солонгод руу өнгөрсдөл одоо энэ болохоор эсрэг тэрний эсрэг одоо сайн харах юм бол за юу яах юм? Энэ 7 өнгөтэй харагдаж байгаас олон өнгөтэй харагдаж байгаас тийм татаад ирэхээр цагаарж ирж байна. Тийм байна, цагаарж ирж байна. Тэгээ энийг ингээд хүүхд мөн өөрөө хийгээд ингээд одоо нэг борооны тусал яг гурвалжин хэлбэртэй байдаг шүү дээ. Нарны тусгалд хугараад яг ингээд солонго үүсдэг гэж хэлж ирсэн. Зөв одоо нэг борооны тусалд нөгөө солонго үүсээд байгаа. Энэ болохоор эсрэгээрээ цагаан өнгийн гэрэл 7 өнгийн гэрэл одоо задарч биднэрт харагдаад байгаа. Энэ нь болохоор хүүхдүүд болохоор яг солонгийн өнгөний эсрэг туршилт хийж өөрсдөө хийсэн юм байна. Тэгээ энэ дээр болохоор гэрлийн хугарал туршаад одоо сарниулагчлийн энэ дээр гэрэл тусгаад яаж сарниж байгаа гэдгийг харуулж байна. Тэгээ энэ болохоор цахилгааны туршилт хийж байгаа. За энэ тэгэл цахилгааны туршилтныг ямар юуны туршилт юм бол? Цахилгааны туршилт нь болохоор гэрлийг одоо зэрэгцээ холбоол ямар хөө хэмжээтэй асж байна. Цоо бол ямар хөө асж байна гэдэг. Одоо зэрэгцээ олж харуулах гэж байгаа. За ингээ гэрэл асах юм шүү дээ. Тий, энэ дэр гэрэл асаад ингээд. Ингээл холбоол асаач. Тий, холбоол бол энэ хүүхдүүдийн туршилт хийдэг. Юу одоо ямар гоё юм бэ? Тий, бүдэг асаж байгаа. За тэр өмнөх нь зэрэгцээ бол цуваа зэрэгцээ гэдэг одоо нөгөө нэг бас бодлогон дээр бас ярьдэн шүү дээ. Тий, одоо бодлогон дээр ингээд бодлоор цуваа зэрэгцээ гэж яриад бодлого том юм зэдэг. Одоо бид нар яг тэр зэрэгцээ болохоор гэрэл яаж асдаг вэ? Цуваа зэрэгцээ болохоор тоол асаж байна. Тэгэхээр яг тэр бидний ихэнх ингээд ажиллаж байгаа гэрлүүд ингээд цахилгаан хэрэгсэл ингээд зэрэгцээ оловж яг үндсэн өөрийнхөө хүчин чадлаар ажиллах тийм боломжтой болчих. Одоо хэдгээр ангийн хичээл хэлэн ч одоо баг 8 7 хаа 9-р анги ч үлээ. 8 дугаар ангийн Кембрижийн хөтөлбөртэй хичээл дээр одоо энийг ингээд гэрлийн өнгө гэдээ ороо явж байгаа. 6-ад бас нөгөө гэрлийн өнгө үздэг. 8-д болохоор гэрлийн солонго яаж үүсэх үү гэдээ үзэж байгаа. Үндэсний хөтөлбөр дээр болохоор 9 дугаар ангийн хичээлүүд дээр гэрлийн ухрал орж ирдэг. За баярлалаа агш. За баярлалаа хоёр хүүхэдтэй. За баярлалаа. За сайн байна уу? Хин гэдэг лээ. Тийм үү л. За намайг Хүслэн гэдэг. За тэгээд юу? Энэ юу юм бол? Энэ микроскоп гэдэг багаж. За. За. Энэ юм гарч ирээд ах шиг байна тийм. Насны хайрс байгаа. Энэ болохоор байнгын бэлтгэл гэж явдаг. Харин энэ ч болохоор мөнгөн зэрэг бид нар өөрсдөө ургуулсан одоо туршилтаа хийж явж байгаа. За. Өөрсдөө ургуулсан одоо энэ чинь юу лээ? Загсны хайрс. За загсны хайрс. Тэгээд загсны хайрс гэдээ бас нэг өөр хэлсэн дээ. Байнгын бэлтгэл. Байнгын бэлтгэл энэ чинь өөрсдөө бүтээсэн гэж байгаа шүү дээ. Энэ хоёр юугаар ялгаатай юм бол? Энэ байнгын бэлтгэл нь болохоор байнгын амьтад ургамал байж идэг. Харин энэ мөөгөнцөр нь болохоор өөртөө заавал ургуулж эсвэл одоо хүний гараар бүтээн гэсэн үг тийм ээ. За яг одоо биологийн ангид ороод ирсэн байна. Бас биологийн талаарх бас мэдлэгээ бас тэлье гэж бодоод найз дээр өгөөд ирлээ. За тэгээд
биологийн кабинет үнэхээр гоё юм байна. Тэгээд бас артлын тий одоо юм ураг байна. Ингээд бас ингээд жижигхэн дэтэлүүд бас харагдаж байна. Үнэхээр гоё. Амар таалагдлаа. За тэгээд ер нь биологийн хичээл 9-р ангийн судлах туун дээр ямар хичээл их төлхөө үзэж байна? Ерөнхийдөө бол метод, миоз хуваагдлууд ерөнхийдөө олгүй орж байгаа. За тэгээд бас орж ирэхэд бас ийм гоё микроскоп харагдсан л да. Тэгээд бас ингэж асууя гэж бодлоо. Ер нь хичээл нь онлоор ордгоо эсвэл туршилтаар ордгоо? Ер нь бол хоёулын гар нь ордог. Тэгтээ туршилтаар илүү төлхөө ордог. Ер нь микроскопоор ер нь илүү ингэ судалгаагаа хийгээд тэр хичээлийнхаа ойлголтоо илүү гүн авдаг гэсэн үг юм тийм. Ерөнхийдөө бол туршилтаар хийж өөрт ингээд илүү сайн ойлгодог. Онл орсноос илүү сайн ойлгодог. Кембрижийн биологи нь болохоор хүүхдүүдийн амьдралтай илүү ойр учраас ингээд шинжлэх ухааны талаасаа илүү сайн ойлгодог. За энд бас байнгын гэж байгаа. Тийм болохоор өөрсдийн гараар бүтээсэн гэж байна. Тэр энэ хоёр яг юугаар ялгаатай юм бол? Байнгын бэлтгэсэн нь болохоор удаан хугацаанд хадгалах боломжтой. Ер нь бол загсны хайрс байгальд олдох зэхтэй зүйлүүдийг хэлж байгаа. Харин мөнгөн зэрэг нь болохоор бид нэр өөрсдөө туршилтандаа зориулж зохион бүтээсэн. За энэ мөнгөн зэрэг бас одоо хаанаас ургуулсан юм бол? Яаж ургуулсан юм бол? Энэ мөнгөн зэрэг болохоор талхыг удаан хугацаанд чигтэй газар ойлгож ургуулж авсан. Одоо бас найз маань гоё тайлбарлаж өглөө. Тэгээд энэ загсны юу гэлээ хайрс юу лээ? Загсны хайрс. За тэр мөнгөн зэрэг. За тэгээд ийм микроскоп дээр ингэж ойртуулж бас ингэ томруулж харлаа. Тэгээд бас үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд ангийн булантай танилцъя. Тэгээд бас зөндөө гоё микроскоп байна. Одоо амьд бие анатомуудын одоо дотор хэрэгтнүүд, тэр нураг байх жишээний, тэр гавлын яс байх жишээний ийм гоё юм булантай байна. Антом планд animal гэж шүү. Одоо энэ л сая бол энэ л загасны одоо энэ хэсгийг л ингээл микроскопоор ойртуулж харсан л гэж байгаа. Тэгэхээр амар нэрийг харж байгаа л да. Энэ дотор одоо юу байд юм бол хүний нүдээр харагдахгүй л дээ. За энд юу юм? Могоо юм уу? Могоо юм шиг байна тий. Юу харагдаж шүү. Манай биологийн кабинет бас ийм болчихвол гоё л. Тэр гоё юм аа. За сая химийн лабораториосоо гарч ирлээ. Тэгээд хичээллийнх нь бас нэг хэсэгт асуусандаа бас үнэхээр баярлж байна. Тэгээд бас туршилтаа үзлээ. Бас 7 дугаар ангид эндотермикс терм гэдэг хичээлийг үзчихсэн. Бас миний бас мэддэг хичээл байлаа. Тэгээд Аз болоход миний мэддэг хичээл байсан. Тэгээд бас гоё хүүхдүүдтэйгээ танилцаад туршилт хийгээд бас баг жисэн хичээлээ бас сэргээгээд авлаа гэж бодож байна. Тий. Хичээлээ баттгахад сэргийн сансан байна тий. За одоо манай ахлах ангийн сурагчид маань бас сургууль дээр гадаад багш нар маань англи хэлний хичээл ордог, Кембрижийн хөтөлбөрийн хичээл сургалтыг заадаг байгаа. За мөн гадаад багш нар дээрээ манай сургууль дээр сурагчид маань IELTS болон SAT-ийн шалгалтанд бас бэлдэх юм давтлагыг бас манай багш нар маань өгдөг. За ингээд одоо хэдүүлээ манай гадаад багш дээр ахлах ангийн сурагчид маань шалгалтандаа хэрхэн яаж бэлдэж байгаа талаар орж танилцъя. За тэгье. За энэ өөрөө тий. За. Сайн байцгаана уу? Хай. За. Хүүхдүүд маань юу IELTS, SAT шалгалтын юу бэлтгэл хийгдэж байгаа юм байна. Тий? Тийм манай ахлах ангийн сурагч, 10 дугаар ангийн сурагч маань манай мэрэгчлэн багш Жона багштайгаа SAT IELTS-ийн давталхандаа хамрагдаж байгаа байдлаар. За одоо ингээд манай багш маань ерөнхийдөө энэ шалгалт маань ямар учиртай юм? За хүүхдүүд маань ямар хуу төвшөнд бэлдэж байна? За хүүхдүүд маань ямар боломж байдаг вэ? Энэ талаар бас багш маань танилцуулнаа чамд. За 10 дугаар ангиасаа эхлээд 11 дугаар ангидаа бас мөн энэ шалгалтанд бэлдэх, олон улсын шалгалтанд бэлдэх давталхандаа хамрагдаад 11 дугаар ангиасаа ерөнхийдөө эхлээд энэ шалгалтуудыг өгөх боломжтой. За тэгээд 12 дугаар ангиад төгсөхдөө за гадаадын ихтэй сургуулиудад бас apply хийж бүртгүүлэх. За тэгээд тэтгэлэг сургалтуудад бас сургуулиудад хамрагдахын бүрэн боломжтой байгаа. Тэгээс миний судалж ойлгосноор IELTS, SAT гэдэг хоёр одоо шалгалт хоёр тусдаа өөр шалгалт гэж ойлгож байгаа. Тэгээд SAT шалгалт нь болохоор мат англи хэлээр, IELTS нь болохоор дан англи хэлээр өгдөг. Тэгээд тусдаа одоо мат англи гэдэг чинь SAT нь болохоор 800 оноо байдаг лөө тийм. IELTS нь бас 800 оноо байдаг.
Тийм тэгээд бас ACT шаарддаггүй бас IELTS шаарддаг тийм одоо нэг сургуулиуд байгаа шүү дээ. Тэрүүгээр хамаарад ер нь бол тэгээд бараг өгцөн байхад одоо бараг хамаагүй биш үү байгаа шүү тий. Ер нь яг энэ давуу тал нь гэх юм бол за хэдийгээр хүүхдүүд маань гадаадын одоо ихтэй сургуулиудад бас суралцах боломжгүй ч гэсэн энэ шалгалтуудаа өгсөн байхад эсэлтийн ерөнхий шалгалтын оноотойгоо бас дүүцүүлэх бүрэн боломжтой шүү дээ. Тэгээд дотоодынхаа ихтэй сургуулиудаас элсэн суралцах бүрэн боломжтой байна. Hello, I'm Joanna, teacher. IELTS is an international language testing system which requires students to do 4 parts in English, which is listening, reading, and writing, and speaking. And SAT is a college test where students need in order for them to go to a college. For SAT and IELTS, it is a requirement here in Mongolia for students to take in order for them to go to a global university, and here in Ixasak we offer it, which is really good for students to take part into it. That's done. Oh, thank you. Thank you so much. Yeah. Юу нь бол бас IELTS ACT одоо бас энэ одоо нэг бас хүүхдүүд бас хичээлэх боломжтой бас юм гоё багштайгаа бас тулаад тий бас багштайгаа тулаад бас англи хэлээ сайжруулад ингээд сууж байгаа бас хүүхдүүд үнээр бахархмаар харагдаж байна. За тэгээд бас ингээд англи хэл сурахад чамд юу нь бас ингээд асуудал тулгарч ийсэн үү? Тулгарч ийсэн бол ямар асуудал тулгарч ийсэн бэ? Англи хэл сурахад тулгарч ирсэн асуудал ер нь бол байхгүй. Яа тэгвэл сургуульд ингээд 1-р ангиас эхлээд Grepsit гэдэг хөтөлбөр явдаг. Тэгээ Grepsit-ийн хөтөлбөр нь болохоор бүр ингээд 1-р ангиасаа шууд англиар шууд англи орчинд орсон юм шиг байдаг болохоор ерөөсөө ингээд англи хэл сурахад нэг асуудал тулгараагүй. Тэгтээ том ангид орж ирээд яг ингээд бичих гэхээр жоохон найруулах дээр жоохон хэцүүсэн. Тэгтээ ингээд багш нарын туслахтаа орол бүгдийг даваад гарсан. Одоо ер нь англи хэлэхэд ямар ч юм асуудал байдаггүй. За. Одоо ер нь өөрийгөө ямар төвшөнд явж байгаа гэж бодож байна? Одоо тэгэл IELTS-ийнхаа өмнөхдөө тэгээд сайн бэлтэж байгаа л тэгэл IELTS өгөл явна ба. IELTS-ийнхаа өмнөхдөө л тэгээд байна. За хэдвэр анги вэ? 10 дугаар анги. 10 дугаар анги. За. Амар мундаг хүүхдүүд байна өө. Би ч одоо 11-р анги шүү дээ. Би ч одоо IELTS-таач бэлдэж амжаагүй л явж байна. За яг. За хүүхдүүдээ баярлаа. Багштаа ч гэсэн баярлаа. Thank you so much. Багш бит хоёр яг одоо өдөр өнжүүлэхэд ороод ирлээ. Тэгээ хүүхдүүд маань энд гоё тоглоод үлгэр уншуулад байж ах шиг байна. Тэгээд өдөр өнжүүлэхийн бас ерхий мэдээллийг бас та ярьж өгөөч. За манай сурагчид маань өглөө 8:30-аас бүх ангиудын хичээл эхэлдэг байгаа. За ингээд багангийн сурагчид маань хэрвээ аав ээж нь хичээл тараад авах боломжгүй ийм үедээ сургууль дээр өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдах боломжтой байдаг. За одоо энэ манай өдөр өнжүүлэх бүлэгт хэдүүлээ ороод ирсэн байгаа. За манай хүүхдүүд маань өдөр өнжүүлэх бүлэгт хамрагдсанаар өдөртөө хичээлийн дараа орж иж байгаа учраас мэдээж алжаал тайлах цаг гэж тусдаа байгаа. За мөн тухайн өдрийнхөө гэрийн даалгаврыг бас мэрэгжлийн багшийн тусалцаагаар энэ өдөр өнжүүлэхдээ хийх боломжтой. За мөн одоо хүүхэд хөгжүүлэх бас бусад одоо арга хэмжээ дасгал үйл ажиллагаануудаас энэ өдөр өнжүүлэх бүлэгт маань хүүхдүүд маань хамрагддаг. За ер нь бол 1-ээс 2 дугаар анги, за 3 дугаар ангийн хүүхдүүд хөвчлэн өдөр өнжүүлэх бүлэгт маань хамрагддаг. За мөн өдөр өнжүүлэх бүлэгтээ хамрагдсанаар бас хүүхдүүд маань хичээлээ хийхээс гадна бас өдрийн хоолтой уух юмтайгаа өдөртөө 2 удаа бол бас хоолндоо орчдөг. За тэгээд орой 6:30-7 цаг хүртэл бол сургууль дээр өдөр өнжүүлэх бүлэгтээ хамрагдах боломжтой байдаг. Тэгээд аав ээж нь ажиллаа тараад хүүхдээ авнаа гэсэн үг. За. Аюу гоо хүүхдүүд бас чөлөө цаг олгох бас юм хөрхөн болон байд юм байна. За тэгээд хүүхдүүд маань одоо ингээд тоглож байгаа харагдаж байна. Одоо хүүхдүүд маань яг энэ нөгөө тухайн өдрийнхөө даалгавар хичээлээ хийчээд алжаалаа тайлаад амарч байгаа байдлаар хүүхдүүд маань дуртай тоглоомоо тоглож байна. За нэг хэсэг хүүхдүүд манаас багштайгаа үлгэрээ уншаад бас жүжигчлсэн тоглолт хийж байгаа байдлаар ч бас харагдаж байна тий. За бас мөн 1-р ангийн хүүхдүүд манаас 1-р ангийн хүүхдүүд бол хичээлийн уншиж сурах, унших чадварыг эзэмшүүлэх бол маш чухал байдаг. За тэгэхээр хүүхдүүд маань хичээлээ хамрагдчихад өдөр өнжүүлэхэд хэрвээ хүүхэд явж байгаа бол за бас багангийн багш маань өдөр өнжүүлэх бүлгүүдэд бас ажилладаг. Тэгэхээр тэр үедээ өдөр өнжүүлэх бүлэг дээрээ хүүхдүүд манаас уншлагыгаа давтах, гэрийн даалгавраа хийх юм бүрэн боломжтой байдаг та.
Тэгээ бас өдөржингөө бас суугаад хичээлээ хийж байгаа хүүхдүүд бас ядраад бас жоох нойр нүрэх ч юм уу эсвэл ингээд тоглолмоор санагдах ч юм уу тиймэрхүү жишээгээр бас хүүхдүүд гоё тоглоод бас чөлөө цагаа гоё өнгөрүүлж байгаа нь надад их таалагдлаа. За тэгээд өнөөдөр эцэг хэцээ сургуультай ирж танилцлаа. За тэгээд өнөөдөр надад үнэхээр гоё байсан. Тэгээ зөндөө олон ангиар орсон. Тэгээ манай эцэг хэцээ сургуулийн давуу тал гэх юм бол олон улсын Кембрижийн хөтөлбөртэй тэгээ дээрэс нь 1-р ангиас ахуулаад бүр өөрсдийнхөө насан зориулсан хөтөлбөрөөр англи хэл орд юм бэлээ. За тэгээд зөндөө олон лаборатори бас туршилт явагддаг. Дээрээс нь бас гоё хөгжмийн ангитай юм бэлээ. Гоё төгөлдрөөр тоглож харуулсан надад нэг хүүхд. За тэгээд тэр хүүхдүүдэд баярлалаа гэж бас хэлэх болохгүй бах. За тэгээд их засаг лицей сургуульд ирж суралцаарай. За тэгээд баяртай хүүхдүүдээ.